За манай улсад 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгааг мэргэжилтнүүд хийжээ. Хүүхэд тэр дундаа тэгээс 6 насныхан бие хамгаалж чаддаггүй. Юуг хүчирхийлэл гэж ойлгохоо мэддэггүй. Хүчирхийлүүлсэн тохиолдолд хэрхэн хинт хандаж хамгаалуулахаа мэддэггүй улмаас хүчирхийлэлд өртөх нь их байдаг байна. Тиймээс бага насны хүүхдэд бие хэрхэн хамгаалах, юу хүчирхийлэл гэж үзэх, бусдад хандан тусламж хүсэх шаардлагатай талаар хичээл сургалт явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт тусахаар болж. Хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа хэлбэр донд бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд хамгаалж байгаа бөгөөд бага насны хүүхдийн хүчирхийлэл нэлээд газар авсан хандлагатай байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Өнгөрсөн жилүүдэд 2 хүүхэд тутмын 1 нь хүчирхийлэлд өртөж байна гэсэн мэдээ байсан бол өнөөдөр 10-аас 10 хүүхэд тутмын 8 нь энэхүү хүчирхийлэлд өртөж байна гэж нэмэгдсэн үзүүлэлт гараад байна. Хүчирхийллийн хэлбэр дундаа бэлгийн хүчирхийлэл өндөр хувьтай байна. Хүчирхийлэгчт нь үл таних хэн нэгэн байх нь тун ховор. Хүүхэд хүчирхийлүүлсэн тохиолдлын 90 орчим хувь нь төрөл садан болон ойр дотных нь хүмүүс үйлдсэн байдаг байна. Тэгээд ялангуяа манай Монгол оронд бол яг ингээд биеэр хүрсэн тохиолдол бэлгийн хүчирхийлэл гэж ойлгоод байдаг тийм үйлцэн тохиолдол тийм үү. Тэгэхэд биеэр хүрээгүй байдлаа бас ингээд бэлгийн хүчирхийллийн үйлдэж байгаа хэв шинжүүд бас байгаа даа. Тэгэхээр тэрийг бид нэр нөгөө багаас нь хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй. Эцэг эхчүүдийг яг бэлтгэх хэрэгтэй. Хүүхэд бие махбодын хүчирхийлэлд өртөж байгаагийн гол шалтгаан нь бага насны хүүхдийн бие организмын өсөлт хөгжилтийн онцлогтой холбоотойгоор хит хөдөлгөөнтөх, улмаараа юм унаж мөргөн, орчин тойронд эмх замраагүй байдал үүсгэгдэхтэй холбоотойгоор гардаг байна. Харин хүчирхийлэгчт нь хэн нэгэн биш, эцэг их өөрсдөө болон хувирдаг байна. Өөрсдөө тэр нөгөө орчныг нь аюулгүй байлгах тал дээр анхаарал тавиагүй гэнэ. Яг тэр нөгөө хүүхдийн хөдөлгөөний эвсэл нь хараахан сайжраагүй үедээ хийсэн үйлдэл дээр нь янз бүрийн тэр болохгүй зүйл гарлаа гэхэд хамгийн түрүүнд хүүхдээ алгадаад авдаг те. Тэр байтугай бүр чи сахилга гутах юм бол гээд ингээд уйнаасаа сур зүүцэн айлч хүртэл байдгийг бид нар бас мэднэ те. Тэгээ энэ боломж бас яг хүүхдийн эсрэг хүчирхийлэл шүү. Бага насны хүүхдийн хувьд сэтгэл зүйн болоод бие махбодын хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй орчны нэг хэсэг нь сургууль болон цэцэрлэг юм. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн сангаас хэрэгжүүлж байгаа бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчныг дэмжих төслийн хүрээнд сургууль цэцэрлэгийн багш болон эцэг эхчүүдэд хандсан туршилтын сургалтыг зохион явуулжээ. Хүүхдүүдэд болохоор яг өөрийгөө яаж хамгаалах талаар бид нар явуулж байгаа байхгүй. Тэгэл бид нар анхын төсөлд орж ирээ сургалтанд сурж байхад хүүхдийг умдаг шодоо гэдэггүй заавал тэрийг хийж ярих хэрэгтэй юм бол гэлээ өөрсдөө тийм ойлголт орж ирсэн усуд ч бид нар. Тэгэхэд хүүхдүүдэд тэрийг ярихад арай хүүхдүүд тэр эмэгтэй хүүхдийг ингэж хэлдэм байх, эрэгтэй хүүхдийг ингэж хэлдэм байх гэдээ ирэхэд аав ээж нь сонсчод нүүр нь улаах байдалтай. Энэ бол бид нар хичээд байх асуудал биш болсон юм байна. Хүүхд бол яг өөрийгөө ийм байдлаас бид нар хамгаалж чадна гэдэг. За тэгээ танихгүй хүүхдийг нөгөө мөхөлтс ч юм уу амттанаар хуураад аваад явахад хүүхд маш туртай явчихдаг ш. Тэгвэл ийм нөхцөлд яаж болох вэ гэдэг энэ биднэрт өгч байгаа сургалтын гарын авлага дээр өөрийгөө хамгаалах талаар энэ хөөрхөн өгүүлэмжээр хүүхдийн сонирхол цэцэн хэлбэрээр бид нар явуулж байгаа учраас хүүхдүүд энэ маш их дуртай явагдсан сургалт маань айгүй үр дүнтэй болсон. Туршилтын хичээлийн үр дүн эцэгчүүд болоод багш нар өндрөөр дүгнэж хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд тун шаардлагатай мэдээлэл олж чадсан гэж дүгнэлээ. Тиймээс цаашдаа сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт энэхүү хичээлийн агуулгыг тусгаж өгөхөр болсон байна. Ингэхдээ хүүхдэд хамгийн ойр хүрэх ач холбогдлыг нь бодож хичээлийн агуулгыг товч тодорхой хэлбэрт багтан хүүхэлдэйн киног бүтээсэн байна.